Нартай дэлхийгээ навч цэцгэстэй орчлон хорвоогоо онгон байгаль тань хайрлан хамгаалъя хадгалж үлдээе хамтдаа бүгдээрээ танин мэдье Ажуу найзууд минь үргэлжлэн аваарай хадгалж явцалтай аялд гарцгаая Тэрвэс тагцэрийг мазалаатай янгэр хавтгайгаа бүхэн гөрөөстэн хайрлан хамгаалъя усган үржүүлье хамтдаа бүгдээрээ танин мэдье Ажуу найзууд минь үргэлжлэн аваарай хадгалж явцалтай аялд гарцгаая Боён тангаага уудаг шанстай бохир нутга баян бүрдтэй хайрлан хамгаалъя хадгалж үлдээе хамтдаа бүгдээрээ танин мэдье Ажуу найзууд минь үргэлжлэн аваарай хадгалж явцалтай аялал гарцгаая Ажуу найзууд минь үргэлжлэн аваарай хадгалж явцалтай аялал гарцгаая Ямар гоё юм бэ тий. Энэ Улаанбаатар чуулгын 5 дахь үе гэдэг чи одоо 50 жилийн түүхийг одоо өгүүлсэн ийм сайхан хамтлаг ирсэн. Тэгээ энэ дүүнер маань ямар сайхан Эндэн цэцэг хоёр маань ирсэн. Маш их баярлалаа. Хүн болгоны багын нэг юм жаргал дүүрэн дурсамжуудыг бүтээлсэн. Тийм нэг сайхан эрхмөд Улаанбаатарын одоо төлөөлөлд хүрэлцэн ирсэн баг. Хүрэлцэн ирсэнд бүгдээрэнд маш их баярлалаа. Үнэхээр гоё. 1975 оноос хойш гэдэг чинь Улаанбаатар чуулгын одоо 50 жилийн ой гэдэг чи одоо тэр чигээрээ домог болсон одоо энэ сайхан эрхмөд өнөөдөр манай нэвтрүүлэгт ирсэн байна. За тэгээд мэдээж нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн. Одоо ерөөсөө бие барих шаардлага байхгүй. Маш гоё түүхүүдийг бүгдээрээ хуваалцсан. Тэгээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагч сан мэгүүл болоод кальпи содыг бүгдээрээ гоё хунгаа тулгаад нэвтрүүлгээ эхлүүлцгээе. За тэгье. Кальпи сте бүгдээрээ гоё сайхан зүйлсүүдийг ярьж болно. За Улаанбаатар чуулга маддугай гэдэг бод. Тэгээд өнөөдрийн урт цагааны нэвтрүүлэг үнэхээр гайхалтай гал цогтой эхлэх болно. Тэгээд эрхэм үзэгчтэй зочдоо танилцуулъя. Монгол Улсын консерваторийн хүндэт профессор, Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн Буян Хишиг, Монгол Улсын гавьяа жүжигчин Ган Чимэг, Монгол Улсын гавьяа жүжигчин Баасан Дорж, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нэвтрүүлэгч, Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн Эдэр Чулуун, Чөлөөт уран бүтээлч Сүрэн Лам, Улаанбаатар чуулгын концертмейстер Мөнхбаатар. За хамгийн түрүүнд одоо манай Монголын радиогийн одоо намуун дуут гэж одоо алдаршсан Буян Хишигчээс одоо асууя. Энэ Улаанбаатар чуулгыг анх яаж үүсгэн байгуулагдсан бол яагаад жоохон Улаанбаатар гэж одоо нэрлсэн юм бол 1975 оны үед Монголын радиогийн хөгжмийн редакцийн хариуцлага редактор Төмрийн Чимэд Дорж гэж манай сайхан хөгжмийн зохиолч хүүхдийн редакцид ажилласан мөнгөний чимэд гэж мөөжгөж гэж ярьдаг тийм мөнгөний чимэд гэж хүүхдийн зохиолч энэ хоёроос санаачлаад нийслэлийн 39 төр сургууль дээр Галсан Дорж багш хөгжмийн багшаас эдгэртэй нийлээд анх радиогийн дэрэгдэх хүүхдийн найрал дуу гэж байгуулсан. Тэрнээс хойш тоолтол 50 жил болчихж байгаа. Радиогийн дэрэгдэх хүүхдийн найрал дуу маань 1979 онд Унгарийн Будапешт хотноо болсон олон улсын радиогийн дэрэгдэх хүүхдийн найрал дууны наадамд оролцохоор шилдэг хүүхдүүдэд сонгож аваад 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ Унгарыг зорьсон. Энэ зоригтой Улаанбаатар гэж нэрлсэн. Яг Улаанбаатар гэж нэрлснээр бол өнөөдөр 46 жил их хойцоо залгаж байгаа юм. Ямар гоё юм. Хүүхэд байхад бол манай ангийнхан бол Улаанбаатар чуулгын маш олон дуунуудыг дуулдаг байсан. Ялангуяа миний одоо санахад одоо чихэртэй зайрмаг, шоколадтай зайрмаг. За сансрын нисэг жахаа. Сайн яваад ирв. За. Тий. Тэгээ дээрэс нь одоо хүүхдийн дуунууд дээрэс нь тухайн үеийн бас улс төрийн
маягийн бас их олон дуунуудыг одоо дуулж ирсэн. Ер нь анхын энэ сайхан чуулгыг одоо үүсгэн бий болж байхад энэ хөгжмийн зохиолч хүмүүс нь ямар хүмүүс байсан бэ? Энэ Улаанбаатар чуулгын үндсэн гол зорилго бол Монголын араа жаагаар дамжуулан өөрийн орны хөгжмийн зохиолчдын болон ардын дуу, гадаадын дуунуудыг дуулж хүүхдэд түгээн дэлгэрүүлэх гол зорилго. Өөрийгөө сайн биелүүлсэн гэж боддог. Хамгийн анх үлсөө чимэд дургай гардаж авсан. Тэгээд одоо чимэд дургай байна. Бусад хөгжмийн зохиолчтой хүүхдийн дууны уран бүтээлчтэй нийлэл урын сангаа баяжуулаад одоо энэ хамгийн урын сандаа олон дуутай бол Улаанбаатар чуулга, хамгийн урт хөгтэй бол Улаанбаатар чуулга, хамгийн олон тоглолтод оролцсон бол Улаанбаатар чуулга. Энэ чинь ерөөс олон урлагийн тэмцээнд ордонд төрүүлжсэн. Тэгээд 1986 онд гэхэд Монголын пионерийн байгууллага гэж ярьдаг одоо тийм байгаа үстэй. Пионерийн байгууллагын 60 жилийн агаар мөнгөн хонхны дуу гэж тэмцээнд ороод манай хүүхдүүд тэргүүн байранд орж ялаа. Тэгээд Өнгөрт яваад шилдэг 10-т шалгаж бие даасан концертаа хийж ялаа. Үнэхээр манай хүүхдүүд бол хамгийн анхны хүүхдийн магтуу болох залгамжийн тэмүүлэл магтууг манай хүүхдүүд дуулж исэн. За тэгээд мөр дөржгөн миний Монгол магтууг манай хүүхдүүд дуулж исэн гэж ерөөсөө манай хүүхдүүдийн урын сан замнал бол үнэхээр баялаг. Өнгөр явхад бол авч явж исэн багш хэм бол одоо манай алдартай хөгжмөлс Зундан хангалын дүү, Зундан оюун биш хармэстер. Тэгээд төгөлдөр хуурч нь бол алдартай Осрын Саранти ядуу сүйсэн багш. Саранти төгөлдөр хуурчаар авч явж исэн. Тэгээд хүүхдийн редакцид ажиллаж исэн Барсын Туяа Авир мэдгэж хоёр хүн бол энийг хариуцаад чимэд дөрж байгаа удирдаад ингээд аваад явж исэн. Тэгээд ярих юм бол энэ хүн болгоны түүхийг бол ярих хэрэгтэй л дээ. Тэр үеийн 1979 оны миний Монголын магтуу гэдэг тэр дуулж исэн дууг штэ. Та дээрээ яг ингээд одоо ам дээр нь дуулуулж болох одоо та хэд маань одоо мартаагүй байх гэж би бодож байна. Тэр тэгвэл яг энэ цаг үеч. Монгол улсын соёлын гайхалтай хөгжим судлаач манай буян шиг өгч маань одоо Монголын райзууд одоо Улаанбаатар гэдэг тэр энэ чуулгатайгаа хамт одоо өнөөдрийг хүртэл ингэж явж байгаа. Тэгэхээр зэрэг багш маань одоо ингээд өнөөдөр сая 5 төвийн дуучид маань дууллаа шүү дээ сурагч. Хоёр сурагчд юм байна. Тэгэхэд багш маань одоо ингээд бүх тэр үеийн энэ үеуд дээрээ ингээд бидний өмнө зогсоод ингээд удирдал ингээд байж ирсэн. Ийм сайхан албатай хүн байна. Тэр үеийн одоо хүүхдүүдийн хоолой гэдэг чинь их гой цангижсэн байгаа шүү дээ. Чимэд дөржгөө ингэ захдаг ус. Би Улаанбаатар чуулгад яг тасралтгүй 35 жил ажилласан. Чимэд дөржгөө 70 онд 75 онд байгуулаад 90 онд өнгөр явж ирээд би 81 онд дараажаад ороод Улаанбаатар чуулгыг гардаж авсан. Тэгэхээр чимэд дөржгөө надад юу гэж згсэн бэ гэхлээр за миний Монгол хүүхдүүдийн дуу хоолой гэдэг бол задгай сангиснараа ялгардаг юм шүү. Задгай хоолой. Тэр задгай сангисан хоолой бол одоо бичлэг байгаа л да. Тэр үед манай хүүхдүүд дуулжсан. Одоо бол сайхан дуулж байгаа. Гэхдээ задгаанч байх хэвээр одоо вокалны тавимланч байх хэвээр. Аль алигээр нь дуулдаг чадвартай байх хэвээр. Би яагаад та хэдийгээ дуулуулах гэдэг юм гэхээр тэр үеийн та нарын бас хүүхэд байх үеийн цангисан хоолой одоо бол бас нэг 50 жил болцсон гэдэг чинь Бас нэлээд олон хоолой өөрчлөгдсөн байх болов. Тэр үеийн бас хүүхдийн хоолой гарах болов би бас тэн дээр л сонирн байна. За тэгвэл Насны юугаар бол арай өөр юм байна. 1 2 3 Миний Монголыг үзэн бүхэн эзэн зүйтэйгэж заяа түшсэн эрэх чаруулын тэнгэр гэлдэ эрэлхэг баатар орон гинэ хөгцөн уйлдвэ үрцэн сүрэг хөтө таалын хайлуу тайраа хүнэн нэрдэм ажлаар цуутай миний Монгол нэрээ сайхан бэ. за яг л чигээрээ. Баян Монгол Баатар ороо. Тэгээд яг уршаага. Яг тэр дур зураг яг одоо Баскахаас харагдаж байна. Яг ингээ гаска зүгээд яг л нэг юм тэр үеийн дурсамж байна. 50 жилийн төвхтэй энэ сайхан Улаанбаатар чуулгынхаа нийт удирдсан багш нартаа мөн үе үеийнхэн одоо Улаанбаатар түмэд одоо бас баяр хүргье. Тэгээд багштаа бас баяр хүргье. Тэгээд ер нь альва одоо нэгэн одоо бүтээл гэдэг юм уу одоо нөгөө суурийг тавихад нөгөө суурийн хүчтэй тавьж гисэн байна л да. Тэгээд энэ нөгөө суурийн хүчтэй тавьсан болохоор одоо хүртэл ингээд сайхан одоо 50 нас одоо наслаад ингээд сайхан одоо ингээд хөгжөөд явж байгаа юм тийм ээ. Тэгээд одоо залгамж болсон энэ сайхан багшийн минь одоо өргөжлүүлж ингээд багш маань бас ингээд Улаанбаатар чуулгаа үргэлж ингэж сайхан авч явж байгаа багштай одоо ямар гоё юм бэ. одоо энэ Улаанбаатарын
нийт одоо Төлөөлөл. төлөөллөөсөө одоо ингээд багшлаа. Засгийн баглаа барьж байна багшаа. Ямар өөр хийвэ тий. Тэгээд нэг ангиас олон гавьяат гардаг гэдэг шиг нэг чуулгаас одоо бүхэлдээ 6 гавьяат олон одоо алдар цуутай хүмүүс гарсан. Хүүхдэд дууг түгээхийн зэрэгцээгээр хүүхдэд урлагийн яруу сайхны мэдрэмжийг олох бас магадгүй мэрэгжлийн чиг баримжаа олох зүйл их тустай. Тэгээд одоо эмчч байна, хуульч байна, зураач байна. Янз бүрийн мэрэгжил улсууд байна шүү дээ. Тэгээд тэр дотроос ингэ дуучид маань ингээд одоо энэ гавьяатын сууж байна, энийг гавьяат сууж байна, тэрний гавьяат сууж байна. Одоо тэр цаадах хүн бол Москвагийн хөгжмийн сургууль сурч байгаа оюутан хөгжмийн зохиолч Мөнхбаатар гэдэг манай улаан бучуулгатай ажиллаж байсан төгөлдөр хуурч авьяастай багш хүн байж тийм концерт мастер тийм энэ манай Сөрөн там байна. Одоо ингэ төлөөлөл хамгийн ахмад үеийн. Ингээд хойноос ингэж яваад энэ дунд үеийн төлөөлөл. А тэгээ ихэн дуулдаг хоёр бол манай өнөө үеийн төлөөлөл. Ингээд үе үеийн хүүхдүүд төлөөлөл ингэж явж байна. Тэгэхээр зэрэг улаан бучуул бол одоо 35 жилийн чуулгатай ажиллаад би их сайхан концерт хар мастер төлөөлөгчсөнд баяртай байдаг. Энэ соёл урлагийн их сургуулийг төгссөн оюун шиг башин шав мөнх жаргал гэж маш чадвардаг өөрөө сонсон, бичнэ, тоглоно, найруулна их сайн концерт мастертэй өгсөн учраас манай хүүхдүүд өнөөдөр одоо их амжилттай явж байгаа. Одоо манай эдрэгийн хувьд бол одоо манай Монголын одоо радиогийн Монголын төрийн дуу хоолой тийм ээ Чука ах юм маань одоо хүү яг аав шиг юм сайхан хоолойтой. Тэгээд бас найздаа дөнгөж сайхан одоо энэ сайхан гавьяат сайхан цолыг авсанд баяр хүргье. Тэгээд эдрэгийн маань хувьд одоо бид хоёр бас UBS Studios-д олон жил ажиллаж ирсэн. За Чука ахын маань хувьд одоо бидний одоо олон нэвтрүүлэгт одоо дуу оруулж одоо амьлуулж ирсэн. Үнэхээр одоо баг зарим нөхдүүд бид нар хоорондоо ярьдаг байсан. За бидний монтаж зураг авалт бол нэг чухал биш ээ. Чука ахын маань хоолойн дээр нэг гоё Монгол хөгжим тавьчихсан тэгэл аваа явцдаг гэж ярьдаг. Эдрээ маань ер нь багада энэ улаан бүч чуулгад ер нь ямар үүрэг гүйцэтгэжсэн бэ? Яаж дуулж ив та юм? Ерөөсөө яг наадах чинь гоё асуулт, сайхан асуулт. Баярлалаа. Тэгээд 1983 онд манай аав Монголын радиод нэвтрүүлэгч хийж байхдаа нэг өдөр намайг аливаа хамт ажиллараа явна гэдэг буян шиг багш нар давуулаад аваад ирсэн. Орой. Тэгээд багш чинь өрөөндөө бас ингээл студид байж байсан. Тэгэл аав за аливаа буян шиг аливаа маа би хүүгээ аваад ирлээ гэсэн. Тэгэл аав хажуу зогсчихсон буян шиг багш ингээд аккордеон дээр төгөлдөр уур дээр ингээд нэг хэд гам ягаад за минийхөө дуул гэлсэн. Тэгэл би багшаа тухайн үед юу дуусан юмтэй мэдэхгүй нэг хэдэн гэлэн ч юм уу эсвэл одоо юу гэдэг нэг богино хэмжээний нэг дуу дуусдаг гэсэн чинь багш за минийхөө маргаа бүтэнсээ өдөр 10 цагт манайхан улаан боч нөгөө бүтэнсээ өдөр 10 цаг суудаг байхгүй. Монгол шуудангийн одоо дээр дөрөнд авахчтай. Тэгээд бүтэнсээ өдөр хүрээд ирээрэй гэд багш намайг хэлсэн. Тэгэл би бүтэнсээ өдөр ирээд тэгэл тэрнээс хойш тэгээд сая чиний хэлдгээр аав маань тэгэл анх багш нар дагуулаад ирсэн юм да. Тэгээд би чинь 2 дугаар хоолойд хоорон дээр зогсдог байсан. Тэгээ одоо манай хэрэг одоо зураг үзэж байгаа манай улаан бочин үеийн төлөөлөл харж байгаа бол одоо манай Унгарт одоо манай төвшин төгс байна. Нөгөө Хансрын Орликинаг дуулдаг манай төвшин төгс байна. За уяа алтан уяа маань байна. Одоо Монголын пианерын ордонд. За манай Содоо маань байна. За тэгээ одоо Монголын иргэний гарын тэгээд манай Батбаатар маань байна. За тэгээд одоо манай цагдаагийн хурандаа одоо манай Сватын дараагаар ажилласан манай Ганхүү байна. Одоо бас зургатаар хараад сууж байгаа байх тийм ээ. Одоо олон одоо найзар байна. Баасан жаргал гэдэг их сайхан дуулж байна. Шатар сайхан гэдэг их сайхан олуулсан улаан зураач байдаг. Ер нь бол оюуна хуульч байна. анхдагч нар. Ер нь олон талын сайхан мэрэгжилтэй олон авьяаслаг залуучууд одоо залуучууд ч гэжтэй одоо сайхан өнөр авсан сайхан хүүхдүүд баг насаа дурсаад эфир 25 дугаар суугаад телевизийн урт цагааны гудамж эфирийг хараад үзэж байгаа бол та бүхэндээ бас төлөөлөл болгоод баяр хүргье. Тэгээ одоо энэ сайхан өдөр бас ингээд хамт байгаа гэдэг сайхан Хайтайгаа дуулж байгааг нь харсан чинь манай ган чимэг гавьяат маань бүр цэцэрлэгийн насны жоохон хөвч чиг бүр ингээ баясаад бүр айхтар тий. Хоолой нүртэл бүр. Манай эдрээ маань тэр баг залуунаас санагдсан уу бас жоохон хөнгөн гониг бас харагдж илээ. Тэгээд тэр үед одоо дуулж ирсэн одоо олон сайхан дуунуудаас одоо эргүүлээд одоо энэ социализмын үе гээд манайхан бас нэг буруу хандлага байна л да. Одоо ингээд 50 жил болж байна. Энэ олон сайхан дуунуудаа бас эргээгээд бас одоо энэ хүмүүстэй одоо үед гаргаж ирэх бас боломж хэр байдаг юм бол энэ талаас. Түүх бол түүх.
Гэхдээ манай хүүхдүүдийн дунд нэг улс төр ороод байхгүй тий. Зүгээр Ленин багш байдаг юм уу, улаан бүчч байдаг юм уу? Тухайн үедээ тэр хэлжсэн үгнүүд байдаг. Тэрнээс л цэрүүд авах юмгүй гэж боддог. Зүгээр Аражгийн хонд байгаа дуунуудыг явуулахад бол болохгүй ч юм байхгүй. Зүгээр яг бидний ингээд угтгчийн дуу нэг сансар өсчөө тэр хүүхдүүдийн бүгдээр улаан гаст зүүгээд дуусан чинь зарим нь шүүмжилсэн л байдаг. Бид 1981 онд гаст зүүжсэн зүүжил байсан цаг үеийн тийм байсан. Энэс бид түүхээс бол зайлахын зүхтайхын аргагүй л гэж би боддог. Тэгэхээр зэрэг тэр дуундууд нэг тийм айхтар ач холбогдол улс төр яриад байсан бол байхгүй. Дуу гэдэг бол тухайн үеийн цаг үеийн түүх байдаг, зураг байдаг. Тэр тухайн үеийг өгүүлдэг учраас энэ дууг бол яг тэр тухайн үеийнхээр нь дуулахад би буруутахгүй гэж боддог шүү дээ. Их хөөрхөн дуунууд гарч ирсэн одоо манай чимд орж байгаа. Тэгэл хөгжмийн зохиол шар байж байна. Гал одоо хожмын гал мандах байж байна тийм ээ. Тэгэл усан чаргуун хичнээн хөөрхөн дуунууд байна. Мөөийг мөрд орж байгаа дуу, гожигс мулаагаа одоо тэр тэгвэл хоёулаас ахуулаад мөрд орж байгаа өнжөө хөшиг Пенри маршаас ахуулаад тэгэл зөндөө сайхан дуунууд шүү дээ. Одоо бүхэн олон багчуудыг ер нь дуулахаа болсон байна. Монголын Пенрийн байгууллага 100 жилийн тэмдэгт ч юм уу өгч юм бас тийм сонсогдож байгаа. 1925 онд бүхэн олон багчууд хүүхдийн байгууллагыг байгуулад насрагдорж толгойлж аваад дуу хэрэгтэй мэн гэл өөрөө шүлгийн зохиогол өөрөө дуунд таарах хүн байсан гэсэн. Улаанбаатар Жанжны клубыг эрхэлж байсан тэр орооны тэр Чимэс Цэрэн гэдэг хүн дээр очиод өөрөө шүлгээ өгөөд хоёулаа хамт суужгаад энэ дунд хаялга зохиосон байдаг. Энэ бол одоо ингээд 100 жил дуулагдж байгаа дуу бол бид мартаж болохгүй байхгүй юу тийм ээ? Би яагаад бас энэ асуултыг асуусан гэхээр дээр үе чинь баатарчууд, пионер залуучуудын эвлэлгээд тэгэхээр одоо ингээ харахаар нэг үзэл сурталын өнгө хальс шиг хараад идэг. Гэтэл одоо баруунд чи скаутууд эдэргээд байж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрчлөгснөөс биш үйл явдал. Тэргээр хүүхдүүд хүмүүжиж ирж байгаа шүү дээ. Тийм ээ. Багаас нь хүүхдүүдийг хүмүүжиж нэг зүг чиг зорилготой бас төлөвшөж одоо бас хүн болоход бол маш их гоё нүдтэй санагддаг. Нөгөө тийм үеийнхэн бол тийм ч сайн мэдэхгүй байгаа шүү дээ. Гэхдээ ингээ харахаар одоогийн үе за тэр яг социализмын үетэй ингээ харьцуулахаар сайхан зүйлүүд маш их өгöd байгаа байхгүй. Жишээлбэл ингээ дуугаар хүмүүсийг соён гэгэрүүлэх, хүмүүжүүлэх, забуур цаашлаад эв нэгдэлтэй байх. Тухайд би ингээ харддаг манай аав маав одоо ах нарын үед бол муу сурлагатай хүмүүс ер нь ангид байгаагүй. Нэг нэгэндээ даалгаад өгч одоо анууч муу байл ганч чимэг даалгаад өгчдөг. Тэ чи энэ хүүхдийг дааж авч яв гээл. Гэх мэтчлэн бас сайхан зүйлүүд нь их байдаг шүү дээ тийм ээ. Ер нь бол Ер нь яг санд нэг байна. Одоо бидний дунд үе багшлаар санд нэг байна. Дунд үе Ахмад үеийнхэн маань бид нар одоо энэ зураг үзэж байгаа хэрвээ хүүхэд тасаа пианер байсан, баатарчууд байсан, сая манай зэг хэлдгээр одоо эвлийн гишүү байсан юм уу? Бүгдээрээ тэмдэгтэй байсан. Бүгдээрээ л 10 жилдээ бид нар пианерыг зангаа зүудэг байсан, зүудэг байсан. Энэ дээр бидний хүмүүжил, ёс суртахуун бидний тэр үеийн нийгмийн маань одоо нийгмийг ярих гэдэг юм шиг тийм. Тэр үе бидний хүүхэд насны хүмүүжил ямар байсан? 10 жилийн ангийн хүүхдүүд хамгийн сайхан найзлал өнөөдөр та бүгдийн 10 жилийн найзлал байгаа байсан. Яг л бид нар хүүхэд насаа мэддэг. Хүүхэд байхдаа ямар хүүхэд байлаа? Лаз ашиглаж байлаа, жартаа тоглож байлаа те. Ер нь лаз ашигладаг байсан шүү дээ. Тэгээд тэр үе чинь анх одоо монгол хүн сансарт нисэл бид нар чи ингээл Оросын тэр үеийн зөвлөлтийн телевизээр ингээл пуужин дээшээ хөөрөд бүгдээр ингээл баярлал. Бараг өглөөний нөгөө 4-5 цаг үуч унтахгүй үзэж илаа шүү. 5 цаг яг нэстэй маргааш шиг 5 цагт бүх автобусууд чимэглэлтэй. Бүх энэ нөгөө тэр дуунууд жуурчлаад хадгалсан байсан. Ингээд одоо бүгд л дуулагдаж байсан. Тэр шиг баярлж исэн үе би санагдав. Та нарын тэр дуул санагдаж байгаа шүү дээ. Тэгэхдээ нөгөөрн дээр хоёр баатрыг ирэхэд бол манай улаан хүчин өгтөгчийн дуу хангин жил байсан. Сансрын нисэх жахаа гэл. Үс та хэдийгээ энэ дуугаа дуулаад байдэхөө. Хэдүүлээ өгтөгчийн дуугаа дуулаад байдэхөө. Манай Мөнхбаатар юу яаж Мөнхбаатар маань сайхан тоглоод. Оо яваа. За тэгээ. Бас одоо жишээ нэг радиод яг ингээд хуваар ингээд эфирт сууж штэ. Тэгэхэд эфирт ингээд сууж хахад ингээд хөтөлбөр дээр Монголын радиогийн дэрэгдэх Улаанбаатар чуулгын дуунууд гэхэд би өөрөө эфирт сууж тэрийг хэлэх амар дур. Тэгтээ би толгойг нь өөрчөөд мэдээлэл радио телевизийн үнсэн орооны дэрэгдэх хүүхдийн найр дууны Улаанбаатар чуулгын дуу гэж хэлэнгүүт манай дуу фондоос ингээд явдаг. Өөрөө тэрийг зарлаад өөрөө тэрийг ингээд сонсоод эфирт суух бас их гоё дурсан штэ тийм яг. Тийм шүү дээ. За тэгвэл яг энэ цаг мөчийг эргээгээд гоё үзэгчтэй хамтдаа тэгвэл биелэлцгээе төхөө. За тийм. Яаж нэг би яг ингэж хөдөлдөг өөр нэг цаасан. сансрын нисэх жахаа сайн яваад иргүү саран нараа хоёр тарих садан уужаад иргүү сансан хэрэгээ бүтээгээд сурсан эрдмээр гигүүлээд сайхан үсийн төлөө самбасараад иргүү акторгүй нисэх жахаа остой яваад иргүү Одон иштиг орноос сороо нарыг үзвүү онцгой томлох таван
Андын хотхондоо сайхан үсийн төлөө самбасараад ирвүү. Яг Гүрөрчөө Баатар сая хэдхэн хоногийн өмнө одоо ой боллоо. Тэгээд Баатар Гүрөрчөө Баатар ингээд сонсоод нисэл яг тэрнийг бууж ирээл Цэдэн бол дараагаас эндээс одоо тэгээ гавья шагналаа аваад яг ингээд үйлдвэрчний соёлын төв ордод бид нэр хамгийн анх ингэж очиод яг ингээд зогсоод энэ дуугаа ингээд дуулаад хүмүүс ингээд босоод Нэг юм тэрний багт багшаад. Багшаа тий. Тэр Улаанбаатар чуулгагүйгээр ерөөсөө ямар ч тийм одоо төрийн концерт тэгээд ер нь бол байхгүй байсан. Тийм ер нь тэгээд бид нар чинь их азтай тэгээд тэр Улаанбаатар гэдэг чуулгад орохын хүсэлтэй маш олон хүмүүс мэдгсэн. Шалгуур нь өндөр байсан ер нь бол одоо үнэтэй багшаа. Тэгжээж өнөөдөр одоо нөгөө нэг юм суур нь одоо юм мундаг тавигдсан гэдэгтэй адилхан нөгөө ийм гоё чуулга одоо 50 жилийн настай явж штэ юм цаа. Тэр үед чинь нэг гоё юм шоколад, банка. Тэгээд нэг төгрөг 20 мөнгөний улаан ус ингээд гоё корчг те. Гөөхи те. Тэгээд та нарын харахаар би юу хэлэх гээд ингэхээр нэг гоё зайрмаг гэдэг нэг гоё дуу. Тэр бас нэр нь айгүй өөрөөстэй. Хаастай. 60 мөнгөний мороос 80 мөнгөний шоколадтай мороос. Түш хідүүлээ суулж агаад тэр заримгээ дууд идэх үү? Зарим гэдэг. Гоё өстэй. Хүмүүс дахиад концерт мистрээ дахиад одоо тайзанд орох нь шүү. Тэгвэл Чи ерөөсөө тэр чигтэй юм гоё дурсан. шууд хоолоогоор болох уу, концерт мастертэй гэдэг болох уу? Тийм шүү дээ концерт. За хөгжимтэйгээ гоё штэ. За Мөнхбаатарыгаа дахиад үрье. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Гол тавтай зармаг. Санасаа хайж багсайсан сэрүүнаагаар шингэн үлсэн бовон торохтой зэрэгт багчаа бид нар хичнээн дуртай гэж чихэртэй зэрэгт цэцгийтэй зэрэгт шоколадтай зэрэгт бич дуртай чиш дуртай цөмөрөө дуртай амтлаад ханашгүй айдэмшиг сайхан заримгийг ошиг хийхэр хийсэнч багтууч бид нар хийстэй гэдэггүй чихэртэй зэрмагт цэцгийтэй зэрмагт шоколадтай зэрмагт бич дуртай шиш дуртай цөмөрөө дуртай Зарим идмээр санагцдаг. Одоо зарим байхгүй ч гэсэн кальпис ууж байгаа тэр гоё үеийг дурсан. Яг гоё модон
иштэй бас зарим өгсөн шүү те. Тэр ёстой гоё те. Одоо тэр модон иш чинь эргээр ингээ хутгадаг юм байна. Тэр юу тахтай нөлөө гоё. Торхтой зардаг байсан шүү дээ. Би одоо дэлгүүр орно шүү дээ. Тах нь ямар гоё амттай. Би одоо ингээ дэлгүүрт орно шүү дээ. Ингээл зэрэг ингээ нэг зарим нэг тэнгуут ингээ заавал нэг орсын нэг тогтой зарим байдаг. Тэрийг авчих. Задлахаар зүг яг л тэр зарим. Яг л тийм баг насны амт тий. Айгүй ингээ хүүхдүүд очил зогсож байгаа бол миний л тэр үеийн амт өөр гэсэн. Тэгээд тэр гадуурын нэг цаастай те. Бор цаастай тэрийг ингэ задлаа, шалжигнуулаад цаас масан чадар мадан яасан сайн байсан нэр одоо ч байхгүй те. Тэгээ тэр үуч нэг тэрэлцгээд нэг гоё ундаа гараал те. Уунгууд ингээл өсөө. Ямар гоё ээ те. Тэгээд бас те. Ундаа тий. Төгөрг 20 Тэгээ яг Өрөөр Баатар сансар дэсний дараа нөгөө сансар гэдэг бас ундаа гардаг байсан шүү дээ. Тийм шүү дээ тий. Чацаргантай. Тий. Тэгээ саяны бас яг нэг гоё юм бага насны дурсамжигаас мэдрүүлсэн Мөнхбаатартаа маш их баярлаа. Тэгээ манай Мөнхбаатар чинь бас Улаанбаатартай 2002 оноос хойш холбогдож бас нэлээд олон жилийн хамт бас уран бүтээл төрөвсөн. Тэр үеийн бас таны хувьд ямар гоё дурсамжууд дүүрэн байна тийм ээ? Бас гоё ярил л та. Залуу хүний хувьд шүү дээ тий. 2002 онд яг хамгийн анх дуу хөгжим багш болчихоо тэгээд манай сургууль 96 дахь сургуульд одоо энэ cover-дууд болоод байгаа Нямко гэдэг. Тэр улаан бүчид явдаг болж таарад тэгээд тэр өхнөр дэмжүүлээд буйш багштай анх танилцчихсэн. Тэгээд буйш багшд би өөрөө санал тавьж ирсэн. Танаад төгөлдөр уурч хэрэгтэй юу тэгвэл би ажиллая гэж. Тэгээд багш зөвшөөрөөд 2002-оос хэдэн хүртэл багш баг. 2007 хүрсэн тийм тэ нийлээ одоо. Тэгээд багштай хамтарч ажиллаж хагасаа болгон би тэгэхэд 10 цаг цуглардаг. Гоё юм. Одоо манай Мөнхбаатар чинь Дорсон Албаны улсад концерт мастер ирсэн. Үгүй хөгжмийн зохиолч ирсэн. Московын консерваторийн Яг ингээд манай төгөлдөр урд хардаг концерт мастер багш нар одоо манай Тунгаа багш байна. Одоо манай гавьяа Өдөрж өгш, Сандиагш, Янжин багш. одоо сайхан багш нар байна. Бодгорл гэж бас байсан. Манай Мөнхбаатар чинь төрийн шагнал хөгжмийн зохиолч Мөнх болц дээр энд хөгжмийн зохиолчор төгссөн байхгүй юу? Тэгээд одоо Москваас сурч байгаа тий. Монголын консерваторид багшилдаг. Мөнхбаатарыг ажиллах гэж бид өөр Монголын аражид хүртэл бичүүлжсэн тийм ээ хүн ирэл бичиж авчихсан. Тэр нь олон улсын байгууллагатай хамтарч Монгол Японы диплом харилцаа зохиосны 40 жилийн агаар Японы Тэнгэрийн элчийн дуу хоолой гэж бүр их том улсын хамтлагтай манай бүтэн концерт хийсэн бичлэг энэ байдгийг. А дэлхийн бүх орнуудаар явж CD хэд манай чуулгын 4 дуу орсон байдаг. Ер нь бол үйл явдал орсон юм бол маш Инх 50-ны сэдв дууны урданд Бадарчхан Тагтаа гэдэг дуугаараа тэрүүлж мөн ч олон тоглолтод дуусан. Тагтаа мөнхшир Тагтаа хоёргүй юм бол байхгүй байсан нэг үе тийм ээ. Тий ардын чи мөнхшир гослоод Бадарчхан ярьдгийн нэг үйл ингээд араажгаа сонсч байсан чинь Сингапур Тагтаагаа уншиж гин гинэ. Тэгэл дуу хий гэж бодоод хийгээд тэгээд аялгаа хийсэн тэр чинь бас дуун зориулгадаагүй шүлэг шүү дээ хэцүү. Аялгаа хийчихэд хинээр дуулуулах гэсэн чинь мөнхширийн тэр нэг ингээд дэрвснэг ориглон байдал тэр нь ерөөсө Тагтаа яг мөнхшир таарсан. За Тагтаа хүүхэд хоёр хамт байдаг юм чинь хүүхдээр дуулуулъя гэж Улаанбаатарт ингээд навчиж гисэн байхгүй. Тэгээд мөнхшир Тагтаа хоёр бол тэр улс төрийн одоо инх 50 найрамдын сэдв дууны урдаа тэргүүн байраа зэлсэн мөн ч олон тоглолт хийсэн. том ёслол. За тэгээд одоо энэ төрийн хэмжээний юм наадам баярын концертын дээр манай Улаанбаатар бол байнга ордог. Бид нарт одоо ингээд цаанаас нь одоо хувцсууг нь бид нар хэмжээ дамж байгаа ахгүй бол оюулн тэгээд одоо чи хувцс ирэлтэй байгаа. Эмгтээчүүд нь тийм үү хувцсны үйлдвэрлэл өгч шээ. Тий. Өөр үйлдвэрээ. Тэгээ үйлдвэр захиад бид нар очиж захиа форм өгдөг. Тэгээ бүгд яг нэг хэмжээ гэж байна. Тэгээд нэг концертанд бид нар өөр төрлийн хувцастай телевизийн 600 студид бичүүлэхэд бид нар ингээд цагаан дээлтэй гадуураа цэнгэр жилүүлэхтэй төрийн ёслолын ордонд одоо ингээд үйлдвэрчний соёлын төвөрт нэг залгамж талбарчуулсан концертанд авах бид нар эртээчүүд нь улаан бичжахтай цэнгэр өмттэй байрлаж шигээд октод нь одоо ингээд гоё тийм бас ягаан бичжахтай бас тэг контрастыг бас их гоё өгдөг байж. Миний хажууд одоо сууж байгаа сайхан бүсгүй бол одоо сүрэн лам маань одоо чөлөөт орон бүтээлч. Эхний 2 дугаар баг 3 4 дугаар үеинд болчихсон да. 1992 оноос 2002 оны хооронд багшийнхаа удирдлаганд орсон. Тийм. Ерөөсөө 1-р ангид ороод тэгээд манай бага ангийн багш дагуулж очиж багш дээр маань шав оруулсан. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө мундаг ах эгч нарын одоо
тэр сайхан байгааг их харж өссөн л дөө. Тэгээд битүү хүндээ багшгээ тийм аюун мэдлэгтэй их төлөв дараа гоё хүн болох юмсан гэж их мөрөөддөг байсан. Тэгээд маш их тийм сайхан хүмүүжлийг авсан л да. Тэгээд одоогоор бол ер нь нэгдүгээрт цаг барина гэдэг зүйлийг бол маш тоондоо ортол одоо шингэсэн. Одоо өөртөө шингээж авсан. Тэгээд одоо үе үеийнхаа Улаанбүчийн эрхэм хүндтэй ах эгч нартаа, дүүн нартаа, багш нартаа бүгдэнд нь баярын мэнд хүргэе. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэгт орж байгаадаа маш их баяртай байна. Одоо манай Чимэдэрч багш гэдэг аягүй сайхан хүн бол одоо тэр үсийг гэстэй гачин гоё ингэж самнадаг, баг гутлыг гэстэй гялтаатлан тасалдаг. Тэр бичак юм дээр нь ерөөсөө баг ширхэгч тоос юу байдгүй. Цумсан. Тий. Маш цэвцгэр. Аягүй цэмцэг хүн тий. Тэгээ өөрөө болохоор нөгөө бид нар чинтэй багш нараасаа маш олон юм сурсан. Олон сайхан хүүхдүүд дуулдаг байхад одоо тэр заавал бүгд дуучин болох албагүй мөртлөө тэр дууны урлаг, хөгжмийн урлаг гэдэг нь хүнд ерөөсөө л ихтэй амьдралд нь маш сайхан соёлыг өгдөг. Яг тэр. Тэгэхээр гайхамшигтай энэ сайхан шуулгын эд эсн олсондоо бол маш их баярлалаа гэж одоо дахин хэлмээр байна. Одоо манай янз бүртэй ганаагчийг бол ярих хэвэл айгүй хөрн би ягаад ч юм ганаагчийг харахаар нэг юм бүр ингээл цаанаал гоё ингээл жаргалтай бүр ингээ инээмэр санагдаг. Инээд нь үртэл цангасан, нүд нь үртэл нэг юм тий бүр тий. Жисэн ч тайвширмаар тий бүр нэг юм гоё нүдэрээ Нэг дандаа тэгж намайг магтдаг байна. Ерөөсө хүүхд шиг л одоо хүн байж тээ. бүр нэг юм хайр хүрмээр тий бүр таныг харахад яг тэр цаг өвч бид Би ч юм бол анх энэ идрэгээс нэг хэдхэн сарын зайтай орсон байхгүй юу? Багш нар хурж ирээ манай Чука ихч буян иш багш нар хурж ирээ шалгуулсан. Тэгээ би ээжэд дурсан ингээ сайхан дуу дуулаад тэр үеийнхээ төмөн тэмдэглэг дуурайд. Юу дуушдыг айгүйх дуурайд гэсэн байхгүй. Тэгээд багш маань духан дээр минь үсэл за сайхан дуучин болоорой гэл. Тэгэл би чуулгад орж байгаа. Тэгсэн чинь нэг амар сэргэлэн нэг нөхөр урдуур хоогоргүйгээл. За тэр араатигүй томчоолыг чинь сайн байна их чи анхаа гэдэг. Тэгсэн чи энэ нөхөр алидий аягийн болсон. Нэза нэшр одоо энэ цом мó. Алидийн аргыг олсон байж байгаа. Манай ганагийн маань одоо энэ олон сайхан одоо энэ уран бүтээлүүд тоглолтыг ганаа эдрээ энэ шторк энэ юу. Тэгэл одоо ганаагийнхаа олон сайхан уран бүтээл, олон сайхан концертын эхлэл, олон сайхан дууны одоо тамганууд, олон сайхан одоо наастайгаа бас гавьяатайгаа сандраж ирдэг та. Баяртай байдаг шүү дээ. Бас л нэг хүүхд насны бас нэг хамт байсан гэсэн. Ер нь бол тэгээд тухайн үеийн одоо хаян хэрвээ багшийн бичлэгүүд те радиогийн одоо хүүхдийн дууны тэр бичлэгүүд тухайн үед айгүй тэр хариуцлага нэхэд айгүй хэцүү байсан байхгүй юу? Яг хүүхд наснд бол айгүй л хэцүү юм шаардаад идэг юм шиг санагддаг байсан боловч яг нөгөө 83 оны нөгөө мелодигийн бичлэг ба шүү дээ те. Тэр бүр арай бүр дэндүү хатан бичлэг байсан. Бид нар мелодигийн бичлэг чинь Виставка юуны өсгөн чимгэлийн гэж байсан шүү дээ. Одоо Виставкагийн тэрний хойдод манайхан очиж Улаанбүчийн хүүхдүүд пянзан бичүүлсэн байдаг. Харин тийм маш гоё төвхтэр бүр яг тухайн одоо нөгөө юу энэ тэр бүх юм л хангагдсан байсан гэж л Виставкад. Одоо маань нөгөө сарны тэтэн бичижсэн тийм сарны тэтвчийн акустик авдагууд босгол тэг бичижсэн аахгүй. Тэгээ бид нар чи цагаан цамц хар ивко ингээ өвссөн гастгоо зүцсэн. Тэгээд 10 хүүхд тий. Манай идрээ орж исэн, алтууя орж исэн, ням дулам, хишгэ тий Батбаатар лөө тий. Тэд нар яажсэн. Тэгээд Улаанбүчийн тэр пянзыг гаргаж ирсэн байхгүй юу? Үнэхээр сайхан. Ингэж энэ хүүхдүүдийг сайхан хүмүүжүүлж, ингэж цэвэр цэмцгэр байлгаж сургасан бол манай Чимэдэрч бат. Чимэдэрч идэх чи хийм бэ? Ирхүү хотын дорн дахны хөлбөмбөчдийн сургуулийг төгссөн. Москвад актер хөсөл нэрмжит хөгжмийн дунд сургууль төгсөн 10 месяцээр дараагаар Шанхай хотны хөгжмийн дэд сургууль гэсэн удир дааш тэгээд чуулга дэлжээд араажаад хөгжмийн редакцийг 19 жил толгойсон. Үгүй тэр хүний цэвэр цэмцгэрдэг гоё байгаа. Тэгэд хүнтэй эвтэйхэн харьцаж байгаа тий. Тэгээд өндөр шаардлагатай. Гэхдээ загнаад тахгүй хатуу нэг тийм эвлэх гэн. Тэгээд тэр бүх чанарууд манай хүүхдүүдэд үнэхээр шингэсэн. Инээмсэгэл хамтлагтайгаа хүртэл манай Улаанбүчийнхэн энэ дуу. Яа багш намайг нэг удаа ингээд за идрээ хин алуу за ганаа чи ишгээ содо таар одоо налайх руу эрдэлүүлчлүү налайх руу филармоны цохор хөгжмийн хамтлагтай явж 3 хоног тоглоно. За бид хэд чинь тэгэл налайхад очиод цохор хөгжмийнхэнтэй дуулна, тоглоно. Улсын филармоны оркестртэй бид нэр зогсож байгаад бид нарыг дуулна. Тэгээд нэг өөрөө ажлынхантайгаа дараараа гэлээ манай хороолол гоёхон боллоо гэдэг дуудаг шээ. Тэрийг одоо цогцор хөгжмийнхэнтэй одоо бид нэг Улаанбүчийнхэн зогсож байгаа нэг дуулдаг. Ийм сайхан дуулсан ч үгүй дурсамж ярих юм бол тэгээд нөгөө нэг бэлэг аавна гэдэг чинь бас
Яа, зүгээр тэ. Хашийн ёлкноос гараад зүгээр бэлгээ бариад гараа байна үстэй. Тэр үед чинь нөгөө энэ газ төгч чинь юу яадаг вэ? Бид нар чинь нөгөө дандаа байнга зүүдэг. Тэгээ нөгөө эндүүцээр цоо орчин тий. Тэгээ нөгөө нэг бэлэг өгсөн газ төгнүүдээ нөгөө баяр ёслохын үеэр зүүргээд эндүү аваад хадгалцдаг. Герман зангаа олох юм бол бүр гоё. Герман зангаа олох юм бол бүр гоё. Тэгээ энэ чинь нойтон дээр нь эндүүдх гоё чих гэдэг нэг гоё дугаараа. Эндүүж байгаа төлчдөг төлцсөн. Тэгээ хатаа адаасаа нөх хэцүү яагчсан нэрээ тэгээ. Эвтэйгэн буруу биш наа. Нэрээ тий. Сургууль руу оруулахгүй шүү дээ. Тэгээ хараа хичээлд ингээ сууж штэ. Хичээлд ингээ сууж хахад ингээ багш ингээ захирал махил ингээ ороод би ингээ нэг удаа би 23 төгсөн л дээ. Хичээл сууж байсан чигээр сургуулийн захирал ороод ирлээ. Тэгээд манай бид нар чинь орос багштай авч орос багштайгаар очиж чихэдний билээдсэн чинь багш. Эдэрчулун стайц гэдгсэн чинь би ингээ боссон чинь. Там тебе машина ждет. Гараарай. Улаанбаатарын нэг ёо төрийн концерт болох гэж тэгээд манай ангийнхан яа. Шууд хичээл дээрээс ингээд администратор захирал орж чөлөө авч байгаа ш. Тэгээд гараал ингэнгүүл гадаа ингээд таа зовтоос ирсэн ч юм уу эсвэл машин ирсэн. Тэгээд тэнд суугаад шууд үүдэрчин солийн дуурдан дээр очиод ингээд буугаад манайхан ингээд ирчихсэн. Тэгээд тэгж амар хичээлээс тэр үед хичээлээс чөлөөлөгддөг байлаа ш. Тэгээд албан ёсоор. Хүүхэд бол Бөө нэр төрийн хэрэг. Залгамжлаг суулгадагч бүр албан ёсоор ингэж чөлөөлсөн шүү дээ тий. Тэгээ та нарын ягаад ингэж мундаг диктатуртай байсан гэдгийг би бүр мэдрээд байна л. Ягаад тэгэхээр аавыгаа дагаад радио дээр ингээ очиж бичлэг хийхээр хоёр хүний одоо нэг хоёр дуу авлаа гэт чинь 5 6 цаг. Тэгээд хөгжимчдтэйгээ нэг алдаа гаргавал одоогийн нөгөө техник шиг компьютераар наад өнгийн жоохон дээшлүүлчихээ. Наад чинь дэгчээ гэсэн байхгүй шүү дээ. Шууд Үнэхээр одоо яг нөгөө та нарын одоогийн тэр дуу бол үнэхээр оргиороо байсан байхгүй. Үнэхээр гайхамшигтай. Баг ингээд нэг хүний бүр амьсгаа хүртэл одоо юу гэдгийг нэг хүн илүү дутуу авцсан байх тохиолдолд ингээд нэг амьсгаа орчих юм уу эсвэл нэг өнгө гадангууд буцаад дахиад гэдэг тий. Тэгээд тэр нэг багшаа нэг урлаан айлстай тий. Тэр өстө баг одоо эдэгтэл явдаг гэсэн баха тий. Одоо бэнт тий. Тэгээд скотчтой одоо бодгодлоо тэр лентмэд наагаад яа. Гэтэ ер нь тийм засвар мас гэж байхгүй шүү дээ. Тэр чинь ингээд урдыг тааруулаад мотор гээд 3 дугаараа цаашаа явна. Маш их зүйлтэй шүү. Тэгээд одоо дөнгөж 12 3 настай байхдаа тэр бүхэл бүтэн симфони оркестртэй одоо хүүхдийн одоо мөр дөржман чаддаггүй тэр магтууг ингэж тэр одоо бид нар чинь юуг одоо тэр одоо Монгол кино үйлдвэрийн нэг том зарласан багшаа юу лээд чинь кино зургалтын тийм тэгэхэд бол нөгөө яг нөгөө найралдаа гэдэг яг удирдаас багш ингээд ур зогсож байгаа бол нэг хүн л эвгүй дуурал буцаад дахиад гээд гэдэг. Үнэхээр одоо гайхамшигтай. Манай ганц чим гавьяатын нэг тухайн үед нь дуулж байсан. Би бас хүүхэд байхдаа тэр дууг үнэхээр гайхаж байгаа байхгүй. Үнэхээр гоё тийм яруу гоё сонсголонтой дуу. Тэр хүүхдүүд дуулж байна гэдэг нэг гайхамшигтай дуу байсан. Таныг тайзан дээр уурья. За баярлалаа. тэр дууч Энэ шүн оддын тоос дээвэрт бууж томчууд бяцхан хүүхэд болгон хувирч үлгэрт итгэнэ. Энэ шүн эд шидийн ертөнцийг одод гээгүүлж элчит нарны гэрлийг саранд шингэн. Энэ шүн тэнгэрийн шидтэн газарт бууж хүүхэд бүхний хүслийг биелүүлнэ. Тулж байна хүрстэлхий хамаалан байхын төлөө хүмүүхний чаргалын төлөө хорон байсаад хүүхдүүд дугаан болж байна. Дэлхийн ирээд би хүүхдүүд болж байна дэрэн орших хүмүүсийн төлөө дэшээ зүря тахтуны төлөө дэгдэж дээр би хүүхдүүд дугаан болж байна. Нарахаран баш тугаан төлөө найзууд бүгдээр түрээрээ
чи одоо нэг сайн гоё ингэж бүжгэл сурах гээд болохгүй байна. За манай бүжигчд басна. Одоо манай эдрээч одоо нэг актер ажилтаа хүн шүү дээ тийм ээ. Маш олон кинонд дуу оруулна, дээрээс нь рекламны мангас болсон. Тэгээд одоо Чука ахын одоо ширийг бол нэрээ үнэхээр жинхэнэ утгаар нь хатааж байгаа шүү дээ. Тэгээд сайн нөгөө ярих гэсэн чинь амнууд нь нэлээ хуурайсан байгаа шиг байна. Тийм байна. Айгүй хөдөлгөө байсан. За би нэг гоё пив задлж өгнө өдрөөдөө. Тийм нэвтрүүлгийн хамтран ажиллагч Сам игвэл эзэн хааны зараалаар та бүхэн зориулв. За тэгээд Испани чанар шүү дээ. Яг зөв. Самаа. За тэгээд бас нэвтрүүлгийн хамтран Сан Мигелийг та бүхэндээ хүргэж цагааны удамжийн нэвтрүүлгийн албан ёсны ивент итгэгч Сан Мигел Кальпи сода. Идрээ ингээрэ. Кальпис Япон чанар. За. Рекламын таслаад хоёлом гэдэг. За. Япон чанар. За. За Кальписыг сонсож байгаа үз. Шаал өөр шүү. Манай эдрээгээр юм уншуулаад тэгээд ер нь бараа ер нь гүүгээл байхгүй болно шүү дээ. Чи намайг шаар авч. Нөгөө ноён зигзаг ярьсан байдаг байхгүй нэг аав гэсэн. Тэгээд нэг аав ноён зигзаг таны төлөө зэ бүтэн бахироо зигзаг наалдмаа гүцээ гэдэг. Тэн дээр нэг засвар орчиж. Тэгээд нөө студиэр нь яваад очсон чи бордо миг ахтай. Тэгээ яваад очсон энэ нэг үгэн дээр ганцхан үг байсан байхгүй тэр нь ерөөсөө тэнгуут нь за явчих гэдэг. Тэнгуут нь би залгуулад намайг чамд аавын уншсан. Намайг чамтай өвсөлт намайг арчилсан намдаа нямдар жүгүн далаатай наалтмад салампад байхгүй эвдэрсэн. Игвлүүлэг чи зигзаг наалтмад гүцээ гэдэг. Тэрний тэр гүцээ гэдэг үгэн дээр нь миний хоол ордог байхгүй. Гүцээ гэдгсэн чинь нэг ахарсан. Чи дуурч шул мотогорч. Тэгээд өөрхиймэн сая нөгөө Багро реклам аав нэгдүгээр хэсгийг уншижсэн. Тэгээд сая өнгөрсөн наадмаар Багрогийн реклам дээр нөгөө Багрогийн хоёр дахь хөлбөр нь тэрийг нөгөө цөөнтэй хоолтой моолтой болгоод өмнөх нь бол Багро жимсийнхаа ногооныхоор явдаг. Тэгээд нэг удаа яг зүгээр сайхан энэ бас завшаан агшуулаад бас нэг аавгаа бас дурсах их таатай байна. Одоо олон жил одоо аав маань одоо бас буй шиг багштай маань одоо хамт ажиллаж исэн. Монголын радиод олон жил хамт одоо уран бүтээлээ төгрөж явсан. Олон сайхан нэвтрүүлгүүдийн одоо уншиж хөтөлж тийм ээ. Тэгээд нэг студиэр ингээ яваад ирсэн чинь аавар уншуулсан юм байна. Тэгээ бас нэг засвар орсон чинь за хүүгийн дуучих намайг дуучихгүй. Тэгс би тэр хоёроо бүргэлдэчихгүй тийчээд гэсэн. Гэхдээ чи энд юу гэж үгүй та энд юу гэж. Хоёлаа за аав хоёр хоолой хоёул ингээ авчих гээ. Тэгэл нөгөө студиэр уншаал би тэр юу хэлээд галийн реклам байсан. Тэр би одоо нэг уншиж болно шүү дээ. Болно шүү дээ гоё шүү дээ. Тэр галийн реклам дээр юм байгаа. Тайчууд хатгийн шэбу тургуучнаас хамаг Монгол сэл. Тэгшхийн тутах төгөлдөр суруулж сайчин үнэж үл хувирах шударгуяас хуйл цаацад. Дээд тэнгэрээс заяад ариун дагшин өргөөнд бузрыг буу оруул, буйныг буу гарга. Монгол улсын гай гэдэг. Тэгээд тэрний дунд нөгөө 2-3 үгэн дээр засварууд орохоор үг нь өөрчлөгдчихдөг байхгүй юу? Рекламд чи үг өөрчлөгдөн шүү дээ. Тэгээ үгэнд өөрчлөгдөр тэгээд аав ч уншсан, би ч уншсан. Тэгээ битэрийн хоолойг ингээ монтажлаад ингээ яхаад яг л нэг хүн уншиж байгаа юм шиг. Эдрээ маань нэг гоё бас реклам уншижсэн. Лонгтой хамбар шаар арги. Яаж хэрхэн ашиглах вэ? Лонгтой хамбар шааргийг яаж хийдэг вэ? Тэрний продюсер найруулагчаар манай Ган Үлзий маань ажиллаж байсан. Тэгээ Ган Үлзий эдрээ энэ рекламыг уншмаар байна гэдэг. Тэгээд Монголын номер 1 брэнд шаарыг хамбар гэдэг хоёулаа нэг болчихсон. Нилээ олон реклам аа. Тий, тэгээд бас ингээд би хамбарыг бодсон on and off хийсэн байна. On and off. Нөө олон реклам болохоор хоёулаа ч бас бөөдлөөд байна чад. 20 хэдэн жилийн өмнө хоёулаа рекламыг бол өстой маш их хашраалаа шүү дээ. Дээрээс нь одоо нөгөө уран сайхны гоё ингээд нэвтрүүлэг Чука ахын уншилт байна. Манай эдрийн уншилт байна. Ерөнхийдөө энэ хоолоогоо суулгаж тексттэй ингээд гоё уншдаг штэ. Тэрийг юу нь яаж одоо ингэж сурах хэрэгтэй бэ? Одоо залуу дигтер хүмүүст одоо ямар зөвлөгөө өгөх вэ? Ерөөсөө энэ школ маань өөрөө л ерөөсөө би түрүүн анх хэлсэн шүү дээ. Ингээд намайг нэгдүгээр ангид байхад ингээд аав буй шиг өгчээр дагуулад өгöd. Монгол радиод. Тэгэл тэндээс би тэрнээс чи өмнө тэгэл өстой баг нөгөө түрүүн хэлдэг нэг лаз шиглээд төлөвөг тоглоод гүйжсэн. Тийм ээ? Тэгэхээр зэрэг нөгөө Улаанбаатар дээр ирээд би нөгөө гам уншин, өгдөө болгон гам уншин тийм ээ агшаа. Гам уншин, дуулна ингээд энэ хүмүүжил, энэ нөгөө хоолойны дасгал, энэ бүх юм чинь надад одоо ингээд ирээдүйд бас энэ нэвтрүүлэгч бол хаахаа мэрэгчлийг үрж авах бас ийм сайхан завшаан болсон юм уу гэж би бодож байгаа. Яг хөө зүгээр одооны залуу нэвтрүүлэгчид хөтлөгчид одоо хэлэхэд бол энэ яг байглаас зайсан бас дуу хоолой бас юм гэж бас байна. Яг энийг хөгжүүлээд зүгээр сайхан нэг сайхан дуу дуулдаг нэг сайхан нэг малчин залуу сайхан нэвтрүүлэгч хөтлөгч болоо ихэд болно шүү дээ. Чадна шүү дээ. Яг тэр сайхан баргил сайхан
хоолойтой залуу сайхан тэр тактик, техникийн юмнууд сурахад бол стаасан. Тим сайхан залуучууд манай монголоор дүүрэн байна. Одоо шавнар хийчихнэ шавтай. Одоо миний шавнар ихэд одоо баг үнэ ануугийн хэлдгээр үнэ. Одоо ингээд манай ануу ингээд сууж ах шиг байна. Тэгээд одоо энэ бусад энэ телевиз, арижны телевизүүд, FM-уудад одоо дүүнээр хөтлөгчнөр, нэвтрүүлэгчнэр зөндөө байна. Тэгээ эдраахыг одоо хараад ингээ хүмүүс ингэдэг байхаа. Хүүхнүүд талаас ярихад хэдий би ингээд тэ бас одоо сургалтанд нөөсөн шээ болоо явсан ч гэсэн ингээд харахаар нэг юм сайхан залуу хүн байсан бол ургалаад авах юмсан гэж олон ч бүсгүүчүүд ярьд юм байлээ таныг. Тэгэхээр одоо хоолонд чинь дурлсан тэр олон бүсгүүчүүдэд зориулж нэг үг хэлээч. Одоо хат хийс асуулт үг юм. Яг одоо тэр чи юм бэ? Зүгээр яг хуу сайхан бүсгүүчүүд, уран бүтээлчүүдтэй хамтарч одоо зөндөл одоо уран бүтээл төрөж байлаа, тоглолтыг хөтлөж байлаа. Одоо миний хажуу сууж байгаа энэ сайхан одоо Монгол Улсын урлагийн гайсдагтан ганц юмгийнхаа одоо олон сайхан тоглолт, олон сайхан концерт, клипийг одоо бас уншиж олонний хүртэл болгож байлаа. Тэгээд ер нь нэвтрүүлэгч хүн, хөтлөгч хүн гэдэг маань өөрөө ер нь тэр уран бүтээлдээ орж ээж, адагдаад манай улаан бочуулга нэг дуу байлаа гэхэд тэр дуун дээрээ бид нар өөрсдөө орж ээж зүгээр нь одоо нэг удирдаач ингэж байгаа даа биш. Тэр дуугаа өөрөө ойлгоод, сураад, мэрэгшээд, хоолоогоо өнгөө салгаад ингээд явхад аяанда тэр дуу маань өөрөө амьлаад, тэр нэвтрүүлэг маань өөрөө амьлаад, тэр рекламчдор маань өөрөө амьлаад өнөөдрийн энэ орж байгаа урцагааны гудамж нэвтрүүлэгт орж байгаа Улаанбаатарын бид бүхэн энэ нэвтрүүлгийг ингээд амьлуулад байж байгаа нь гоё байна. Ястав. Ялангуяа хүнд ингэж үг хэлж хүний сэтгэл зүрхэнд хүргэнэ гэдэг чинь зүгээр нэг уншаад хүргэждэг биш шүү дээ. Үнэхээр одоо гайхамшигтай шүү дээ. Одоо болчих өглөө бол бас дасгал уншдаг байсан шүү дээ. Тэгээд нэвтрүүлэгч чинь зүгээр хүний биснийг хараад унших биш. Тэр чинь хүнд хүргэхийн тулд асар их мэдлэгтэй байх хэрэгтэй. Тийм ээ? Өөрөө юм мэддэг, мэдлэгийн хөрөө өргөнтэй байж зөв уншина. Үгээ зөв хэлнэ, таслаа зөв авна, өндөрлөг акцентаа зөв авна. Нэвтрүүлэгч гэдэг зүгээр нэг юм уншдаг юм биш юм шүү. Одоо хоолой таны хувьд бол маш чухал зүйл шүү дээ, тий. Үүнийг одоо хайрлах хэрэгтэй. Зарим хүмүүс ч нөгөө янз бүрийн алкогол хэрэглэх юм хоолойны ингээд өөрчлөлт орчин л гэж юм. За одоо наадаж хоолойны хаалганд орох юм бүртэл гээл тэгдэг шүү дээ, тий. Бас тэр болгон хүн дээр тийм хоолой. Ягаад чи юм өлөөлөхгүйгээд. Яг нөгөө хоолой бол өөрөө яг байгалаас зайсан байж болно. Тэрийг авч явах хадгалах одоо бидний хувьд ихэд дуучид одоо нэвтрүүлэгч хүн бид нэр ингээд байнга хоолойгоо гам дасгалаа хийн. Байнга одоо энэ хоолойгоо багын доросоо даачуулахгүй, ханиа төмө хурцж болохгүй ингээд бид нар ч ерөөсө гол нь хоолойгоо хайрлж хамгаалж явдаг. Одоо ган үлзий найстайгаа бол одоо Улаанбаатар UBS тухайд Улаанбаатар телевиз гэж байсан юм. Үлзий пүүс Улаанбаатар телевиз одоо л UBS телевиз гэж байгаа байхгүй. Улаанбаатар телевиз байхад ингээд балхачуул захирал бид хэд чинь ингээд тэгээд тэнцээ нэг жижигхэн төгөлдөр ураад гэсэн. Ган үлзий маань ингээд цүнхтэй ингээд хөөрхөн боржуулаад орж ирээд ган үлзий юм тийч төгөлдөр уур дарна. Төгөлдөр дарангууд би хажуутлын нэг Маби Чарльстон хоёр дээр ингээд бөмбөр ингээд явдаг. Би тэр хөөрхөн юм жаз бас хөөрх тоглолтууд хийчихнэ. Тэгээд одоо бас ингээд хамт ус UBS телевиз, Улаанбаатар телевизд ажиллаж байлаа. Одоо жишээ нь одоо ингээд радиогийн эффект ингээд сууж хахад хөтөлбөр дээр ингээд концертын одоо тим хүний тоглолт концерт ингээд явдаг. Тэгэхээр зэрэг ингээд зар ингээд ясны дараа багш над руу ярьдаг байхгүй. Тэр сая юуг зарлч юу? Ямар дууны юу яагаад зарлч юу? Гэдэг. Тэнгүүд нь багшаа ийм дуун дээр ийм дуу гэхээр наад чинь тийм уран бүтээлийн тийм хүн шүү. Тэрийг тодтогч хэлээрээ багш надад дандаа тэгж хэлдэг байхгүй. Тэгэл тэрийг яг нэрээ тийм шүү гэж багш хэлснээр би яг төгсөл ихтэй эрхэн сонсогчтой. Та бүхэндээ Монгол Улсын авиач шүүжин тэрний ихрийн дуусан тийм юу. 1973 оны Монголын радиогийн Алтан санд анх бичжээ. Гэтэл тэрийг ингээд залруулад ингээд хэлчихэж чинь ингээд нөгөө сонсож байгаа сонсогчд маань хүртэл баярлна шүү дээ. Арга гэрийнх нь хүртэл баяр. Тийм жижигхэн гоё алдаа, намёк одоо тэр гоё зөвлөмжийг одоо багш надаа бас хэлдэг шүү дээ радиод одоо. Тэр үе чинь мэдээ кино ингээ янз янзын нэвтрүүлгүүд шууж явдаг байлаа шүү дээ. Заримдаа дуу харуулт хийж амжихгүй програм дээр зооцсон. За шууд одоо усан шүү. Энэ яг 2 минутанд одоо яг энэ синхрон текстийг багтаана гэтэл яг л авдаг л байсан да. За манай Сүрэн ламын хувьд бол одоо маш одоо сайхан уран бүтээлээрээ одоо бас бид бүхнийг бас нялаах гад би Сүрэн ламыгаа бас ярихаас өмнө хэдүүлээ сайхан уран бүтээлийн сонсъё. Сайхан тайзан дээрээ энэ сайхан бүсгүйгээ өрье. Хаурын цэцэг дэлгэрэх цагаа
аз тавье дурсалгүй яхавдэ Дэндүү чамда хайртай бодохороо иргэдээ байсан ч саналгүй яхавдэ Усны шовууд хосороо тэнхээрээ Уйхан сэтгэл хөндөлгүй яхавдэ Алсад одсон Хоног тоолон хүлээлгүй яхавдэ Хавар хаврын цэцэгсэр гоёо Хайраар чамайга чимэлгүй яхавдэ Дэндүү чамда хайртай бодохороо иргэдээ Дэргэд минь байсан ч санах юм тааж байгаа. Хайраар чамайга чимэлгүй яхавдэ Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг хамт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахина түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг хамт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг хамт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч глюкоз бус.
одоо уран бүтээл хүрсийн дараа ам нэг цангад Би гоё пив хийж өгье доо. байгаа шүү дээ. Маш гоё пив хийж өгье доо. Нэмээд оо за. Одоо манай баска ахтас альтрон гэсэн байхгүй нэвтрүүлэг авч байна. Одоо 2 дугаар хэсэг нь хизээ хэлэх юм бэ? Танаар ихтүүлье гэж. Тийм галтаа одоо явдсан шүү маа баска ах чи. Тэгэхээр баскасаа нэвтрүүлэг авах юм надад бас хэлсэн юм аа. Хоёр нь хашийн бас гэхээр маань одоо дандаа л ингээд найз дандаа л ингээд зогцсон данц гэж диско талдаа явахтай би энэ нэвтрүүлэгт оруулна гэж жоохон намуухан гоё амар гоё утга үеийн хайлтаа дуудвал яах вэ? Ой хайрын тухай ярамаар. Тэгэхээр нь бас нэрэж тийм юм болоо. Орчин шууд эвдсэн. Өөрөөр байгаагаараа бай. Тийш дээ. Гэлжсэн тэгсэн. Харшийн улаан бүчтэй баска ах. Гой нэр өглөө шүү дээ тий. Баска ах чинь нэг хэсэг бужигнуулсан тий. Өстой гой диско дуунууд, хайрын дуунууд одоо бол бас дуулаад явж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ өнөөдөр бол сайхан алтан тайзан дээр гялцж явж байгаа сайхан одоо үе тэнгийнхээ одоо бас найзууд болон дүүнер маань ингээд бас сайхан байна л да. Тэгээд улаан бүчээс авсан зүйл гэхээр одоо яг зөв юу гэдгиймдээ төрөө бид дурдсан л да нэг заавал тэр олон одоо 40 хүүхэд юм уу нэг ээлжинд 40 байгаа 50 байх тэр хүүхдээс олон дуучин төрөх албагүй. Тэгэхээр нэг хин одоо өөрөө өгөгдөлтэй гэж хэлдэг. Өгөгдөлтэй өөрийгөө хичээсэн, өөрийгөө чармаасан одоо тийм асуудал одоо нэг урлагийн тавцан дээр одоо яг нөгөө юу гэдгиймдээ одоо нэг урлагийн хүч нэг амьдралдаа нөгөө бүхэл юмыг золиослдог гэж ярьдаг шүү дээ. Ер нь бол гана хатууг золиос байдаг тий. Маш золиос байдаг. Тий. Сайн муу, сайхан муугаа хэлэгдэн одоо хамаагүй. Тэгээд энэ чинь нөгөө намайг улаан бүчээс би 82 онд 98 төгсөөд багшийн сургуулийн одоо яг хоошнороод багшийн сургуулийн соёлын анги гэж байсан. Тэнд одоо хойрлогдаад одоо урлагийн чиглэлийн хүн болж штэ. Тэгээд 82 оны би 6 сард тэр сургуульд одоо ороод 86 онд төгссөн. Одоо тэгтээ нэг хуучир мэрэгчлээ гэдэг. Намайг тэр болгон хүмүүс нэг юм хуучир тоглолтыг мэддэггүй. Тэгээд би бас сюрприз бариад одоо энэ 4 сарын 26-нд одоо манай бас нэг үеийн хэдэн одоо нөхдүүд охид хөвгөөдүүд найзууд тий одоо бид нараас одоо хуучир хөгжмөөр тоглолтын дээр сюрприз барих гэж байгаа. Намайг хөлчөөр гэсэн шүү. Тий. Тэгээд багшаа хамгийн гол нь гайхалтай гэдэг нь яг энэ мундаг одоо гайхалтай юм сайхан багш нарынхаа энэ аш буянгаар одоо урлагаар ингэж явж одоо багаас нь яваад соёл урлагийн сургуулийн дулаачийн ангийг төгсөөд, дөрвөн классын төгсөөд тэгээд магистраа хамгаалаад гэдэг бол одоо энэ цаашид одоо бидний нөгөө нэг юм одоо замнал одоо төөрөг заяа төөрөг гэж яддаг штэ. Урлагт одоо нөгөө нэг энэ л одоо энэгээрээ хоолоо олж иднэ гэж гэдэгтэй адилхан энэ чигийг зааж гисэн үнэхээр гайхалтай эрдэмтэн багш надад одоо нэрээ мөргөх нь байтугай яасан ч л яах вэ нэрээ яг үндэгтнэр үнэхээр гайхалтай энэ одоо бүр бүхэлдэн амьдралын минь хоолыг ингээд энэ сайхан эрдэмтэн багш нар маань бидэрт ингээд зааж өгч ийм сайхан багш нартай баярлалаа. Тэгээд үе үеийнхээ улаан бүчтийг дахин одоо нэрийн дурдахад бол цагийг маш олон хүмүүс байгаа шүү. Манай одоо 5 үеийн одоо 500 600 хүн байгаа хоо. Тийм болохоор одоо тэгээд яг бас орсон гарсан зөндөө авах гэж тий. Тэгээд нөгөө тайзандаа багтахгүй олон хүн байгаа шүү дээ. Тийм тэгэхээр тэдэртээ бүгдийг ингээд агаан гамсраад тэгээд удаатлан ингээд баяр хүргье. Баска ахыгаа тайзан дээр үрье. Хүмүүсээ тавраа багш нартай мөргий гэсэн шиг сайхан уран бүтээл бидний нэг сэтгэлийг нэг хөдөлгөөч. Удаандаа дуулах гэсэн маа тэгээ одоо насараад дүмстэй байлаа та. Насараад диског одоо манай ангийн сард байдаг гэдэг штэ. Дисконы хаан гэж авсан. Тий. Баска ханги удаан гоё хайрын дугаарч дуулъя. Дискогооч дуулъя. Хоёр дуу дуулъя. Удаан дуулах боллоо. За тэгвэл диско тий. Тийм стилний хүн биш юм байна. За дисконыхаа хааныг өрье.
Тааса нураагаа ажиллаа штэ. Баярлалаа. Нураагаа ажиллаа. Баярлалаа. Бүжиглээгүй. Авшаачлаа. Гоё гоё. Гэртээ харгааргүй болтол зүрхний диско өдлөглөө баскахаа. Дисконы ханхуу гэсэн чинь дисконы хаан байсан биш. Гэртээ хармаар болчлаа. Ер нь сүүлийн 50 жил гэдэг чинь бас их бага хугацаа биш үү? 50 жил гэдэг чинь одоо бүхэл бүтэн хагас 100 жил. Тэгээ энэ бол зөвхөн Улаанбаатар чуулгын түүх биш юм аа. Монголын одоо хүүхдийн мэрэгжлийн уран бүтээлийн хамтлагийн үүсэл хөгжил дэвшил мөн одоо олон улсад одоо ямар одоо том амжилт үзүүлж ирсэн. Одоо энэ бүх одоо түүхийг ярих юм бол үнэхээр Улаанбаатар чуулгын түүх бол барагдчихгүй их юм аа. Тэгээд та нартай одоо 50 жилийн сайхан мэндийг хүргье та бүхэнд. Тэгээд нөгөө тэгээ баскахыг бол яхаа арга ингээд бүр хаанаас нь чарсан таны насн дээр очиод би юм одоо ингэ байж байгаа юм сагмаг ингээд нэр бас энэ ирч хүч хаанаас гараад байгаа юм бэ? Болно даа гэж одоо тий хүн тэгдэг штэ нэг өглөө яаж сэрээд ямар бодолтой тэ тэр бодлоор гэж байгаа. Тэгэхээр ер нь бол дандаа тийм муу мухай зүйл бодохгүй дандаа юм болно бүтэн гэж одоо бидэрт цаанаас нь ингээд сойрын өгсөн л дөө. Догд бол итгэлтэй байх хэрэгтэй. Тэрэндээ чадна гэдэг тийм бидэрт ингээд шингээж үлдээсэн юм сайхан нас байдаг шүү дээ. Тэг бүр ингээд биеийн хилэмжин хүртэл тийм болцсон байдаг. Гэхдээ энэ хүн чинь тайзан дээр гарахаараа тэр одоо тоглож байгаа шүү те. Тэр нөгөө дисконы мангасан сэрдгий биш те. Тэгэл ер нь таранс байдалд ороод та бол одоо божигнуулсан юм байна. Ашаас засраад ухаалтахад. Ер нь бол одоо ер нь божигнуулж ирсэн байх шүү. Ер нь одоо тэгээд хүүхдүүдийг олайн зүгээр хуйлруулж ирсэн. Сая манай ганаагч чи зүгээр л ингэж ингээд ганаагч урдаас нь зүгээр л ингээд. Шууд хоолцоос ингээд. Зүгээр нүдэн л ингээд ш. Ганаагч одоо залуутай бол зүгээр ингээд зүгээр нүдэрээ ирмээд. Уран бүтээлч хүний хамгийн гоё хамгийн сайхан зүйл бол тайзан дээр амьдарч те хүмүүстэй уран бүтээлээр ярилцах тийм одоо гоё аз жаргал байхгүй гэж би боддог тийм хамгийн гоё аз жаргалтай акшн бол тэр. Өнөөдөр одоо тийм зовлон байна уу ямар одоо шаналл байна тэр бүгдийг ерөөсөө тэгээд тайз гэдэг бол ерөөсөө араа та үнэхээр энийг одоо хийж чаддаг чадaltaй бол тэр нэг гарах хэрэгтэй гэдэг. Бид нэг хүчтэй яг ямар ч нөхцөлд ингээд гажаахт одоо ээжигээ шалтсан хүй тайзнаар гараад дуулж ирсэн янз янзын байдал бид нар бол их ер нь бол төвчээр тэр ер нь бол айхтар ер нь бол сэтгэлийн хаттай тий багшаа үнэхээр урлаг хатуу самар нэрээ үнэхээр энэ тогоонд орох гэж нэрээ өстэй зүгээр дайны талбар гэдэг шиг юм болж байна. Ер нь ойрын эдэн жилүүдэд энэ Улаанбаатар чуулгынхаа энэ одоо 50 жилийн ойг ухтаад ер нь томоохон тоглолт ер нь зохион байгуулагдах болов. Одоо ер нь нэг сайхан нэгсэн ялангуяа ахмадууд оруулаад сайхан тоглолт хийгээд яриа бол байгаа. Ер нь энийг Улаанбаатарын тухай ярьж байгаа юм чинь бас нэг жоохон юм ярьж байгаа тий. Улаанбаатар бол энэ 50 жилийн одоо 79 оноос хойш Улаанбаатарт нэрлснээс хойш одоо кино концертууд 4-5-ыг хийсэн байж байгаа. Найрамд төслөн дээр хийсэн, Найрамд парк дээр хийсэн, Жаргалан төслөн дээр хийсэн, Галт тэрэгэн төртөл явж байгаа л ингээл хийсэн. Хөөх одоо тэр хүүхдүүдийн бага насны тэр үсээ боочсон тэр банцтай зураг мөр дүрсэл одоо нэвтрүүлгүүд байгаа. 1979 он бол нэгдсэн үндэсний байгууллагаас зарласан олон улсын хүүхдийн жил байлаа. Энэ онд тус чуулга бүгд найрамдах Унгар улсын Будапешт хотоос олон улсын радиогийн дэргэдэх хүүхдийн найрал дууны наадамд оролцох урилга хүлээн авсан юм. Тус наадамд Монголын радиогийн хүүхдийн найрал дууныхан Улаанбаатар нэртэйгээр 40 хүүхдийн бүрэлдэхүүнтэй анх оролцсон түүхтэй. Тэрнээс гаднаас олон улсын урлагийн тэмцээнд амжилтаар оролцсон Будапештэд байсан. Дараагаар нь бид нар чинь Тэнжинд очиж олон улсын хүүхдийн урлагийн наадамд орсон тийм манай нэг төлөөлөгч нь сууж юм тий. Тэгээд одоо энэ гавьяч үчин анх хоёр шүү дээ. Их бол тэр бол боовн тартай зармыг гослоод дуулж байсан одоо энэ төр зураг нь байж л байна. Дараагаар нь 97 онд хаа Шанхай хотод болсон олон улсын хүүхдийн найрал дууны наадамд орж тусгай байрын шагналыг авч одоо цомон ингээд байжлах жишээтэй. Тэгэл эх орондоо болж байгаа бүх урлагийн тэмцээнд оролцсон, бүх найрамдын тоглолтуудад оролцсон, гадна дотны хил дээр дуулна. Ер нь бол Улаанбаатар чуулга одоогоор бол нэг хүүхдүүдийг юмд оруулах юм хэм хийхгүй байгаа ч гэсэн тэнд бол байнгын сургууль хийж байгаа, байнгын тоглолт хийж байгаа. Өнгөрсөн март 8-ны хичээл радио телевизийн бүх улсуудад март 8-ны шинэ гоё концертыг тоглосон. Манай мөнх чуулгад бол их сайн ажиллаж байгаа. Сая бас Улаанбаатар маань Оросын холбооны уряд тусад тэмцээнд орсон юм байна. Тэмцээнд орсон тий, төрүүлээд ирсэн тий. Төрүүлээд ирсэн тий. Байнгын үйл ажиллагаатай тогтмол ерөөс өдөр болгон хичээлдэг. Энд бол үнэхээр сайн багш төгсөндөө бол баярлж байгаа тий.
Тэгээд хүүхдүүдийн эцэгтэй байнгын холбоотой ажиллаж байна. Ер нь тунс ажиллагаатай байгаа да. Манай улаан бочуулгууд одоо энийг дахиад нэг 40 жилийн хагаар их том концерт хийсэн шүү дээ. Тий. 19 онд тийм ээ. Маш гоё тоглосон шүү дээ. Маш том концерт бүх хүүхдүүдэд оруулаад тий пенерд оруулаад. Улаан бүч 40 жил. Үеийн улаан бочуулгата дуулж исэн хүүхдүүдтэй, ажиллаж исэн багш нартай, концертмейстерүүдтэй, энэ сайхан бүтээлийг тойруулж исэн хөдөлмөрийн зохиолчтой үнэхээр л одоо хүүхдүүдийнхээ нэрийн өмнөөс хамт олонныхаа өмнөөс үнэхээр баяр хүргэе. Тэгээ манай улаан бочуулгын үе юм бол одоо ер нь бол одоо улсын хэл дээр маш одоо ингээд дуулдаг. Тэгээд далийн сургалтын унгар хэл дээр гээд чинь уралдаан дээр унгараар дуулах хэрэгтэй гэж чинь ерөөсөө 3 унгар сураад явхад бол тэр хүүхдийн ойтуудад баг тэр гадаад хэл гэж бол байхгүй байсан тий. Тэгэхээр тэр яаж тэр багш нар ингээд одоо ингээд хүлээж авч ирсэн заасан бид нар яг очиход цэвэр дуусан гэж амж ирсэн монголчууд аюу мундаг байна гэх. Тэгэхээр монгол хүүхдийн тий. Тэгээ одоо ингээл хятад, орсоор, италиар гэдэг одоо ингээд гоё араа ийм гоё уран сангаагаар олон улсын хэл дээр ингээд шилжиж байна. Манай өөрөө санд шүү дээ. Шүүмнийх ч юм уу, монстрих ч үедээ сонгох бүтээлүүд дуулж байна. Гойд багш нар нь одоо ингэж боддог байхгүй. Энэ бол зүгээр яг бити бас буруугаар ойлгоорой үзэгчтэй. Миний мэдхий ингээд тэр үеийн одоо яг ярьж байгаагаар бол багш нар маш сайн шахаж чаддаг байсан. За дээрээс нь яг чин сэтгэлээсээ энэ мэрэгчлэлтэй бүр ингээ хайртай учраас тий хүүхдүүд мэрэгт энэ миний хүүхчиг байх ёстой шүү гэж яг хичээж ажилдаг байсан. Эцэг эхчүүд одоо хил ам хийгч гэдэг юм. Одоо бол нэг эвгүйх ингээ зохиод авчих юм бол боо хил ам болдог шүү дээ. Ер нь бол тэр үеийн одоо хүүхдийн бүх арга хэмжээ шүү дээ. Хүүхдүүд өөрсдөө бүтээж, хүүхдүүд өөрсдөө ордог байсан учраас хүүхдүүд нөгөө хөдөлмөрч зан чанар суудсан. Тэгээ одоо хүний хөдөлмөрийг хайрлах, бие биенээ хайрлах, хүндлэх ингээд гоё хүүхдийн одоо ертөнцид те яг ингээ гоё харилцаанд ороо те гоё нийгэмшээ ингэж одоо ийм сайхан том суурийг тавьсан учраас бид өнөөдөр ингээд яг одоо ажил мэргэжилдээ үнэнч те ингээд чин судалгаар ингээд маш сайн уран бүтээлийг тойрвож ингэж гаргаж байгаа байхгүй юу. Энэ бол бидний одоо үеийн багш нарын ач тус те гавьяа байхгүй юу. Тэгээ ялангуяа манай буян иш багш маань бол бидэрт бол маш сайн тулж ажилладаг байсан. Бидэрт бол маш их гоё хайрыг өгч чадаж байсан тий. Үнэхээр багшийнхаа бол хайрыг бол дандаа өгүүлж явдаг. Багшигаа харангууд бид нар аяг гоё зэгтээ зурмдаа нөгөө хилжсэн бүх юм мөл явц бүх юм нь одоо яг ингээд сэтгэл дураагаад ороод ирдэг байхгүй юу. Тэгэл одоо ч гэсэн багш маань одоо бидний энэ сайхан урлагийн замд ингээд хөтлөөл аваад явж байгаа байхгүй юу. Яг ингээд багшигаа харангууд бүх юм ойдод ороод ирж байгаа байхгүй юу. Та нарынхаа уран бүтээлээр одоо бидэд бол үнэхээр бахархдаг. Үнэхээр одоо тэр хүүхэд насны тэртэг олон жилүүдийн түүхийг бол өнөөдөр ингэж үзүүлсэн их сайхан нэвтрүүлэг боллоо. Яг зөвхөн миний зүгээс зүгээр бас харамсаж байгаа зүйл юу гэхээр 2000 оноос одоо төрсэн хүүхдүүдийн хувьд одоо шинэ орчинд ороод ирсэн учраас та нарын одоо сайхан уран бүтээлийг одоо орчин үеийн бас хүүхдүүдэд зориулж одоо шинэ найруулгатай хийгээд одоо юу гэдгийг те одоо хипхоп янз янзын чиглэл гарсан юм чи одоо маражингаа сайхан дуулаад ингэж явах юм бол би бол одоо та нарын бүтээлэг бол одоо мөнхийн бүтээл гэж боддог. Тэгээ өнөөдөр бас энэ сайхан нэвтрүүлгээ сайхан өндөрлөөд та нарынхаа нэг сайхан уран бүтээлээр хэдүүлээ сууж агаад нэг хамтдаа дуулвал ямар вэ гэж. Улаан бүх концерт нэвтрүүлэг одоо Монгол кино гэж үүдэг шүү дээ. Монгол киноны архивд Монголын үндэсний олон нийтийн радио телевиз болон радиогийн алтан сан хөмрөгт он дараалтайгаа бичээстэй хадгаламжтай гэдэг юм аа. Хүүхэд гэдэг бол хоорондоо бүр нэг хийн хүүхчиг ижээсээ тасдаг шүү дээ дуу хуураараа. Тэгээд хүүхдийг хайрлна, хооронд нь биенийг хайрлуулна гэдэг ч мөр үнэхээр чухал. Урлаг гэдэг бол хүнийг дандаа нэг алхам төрөнд авч явж идэг. Тийм болохоор зөвхөн урлагийн ертөнцид орсон хүүхдүүд бол уян зөөлөн болдог, муу мухай юм хийхгүй болдог. Тэгэхээр урлагаараа бид бахархаж явах хэрэгтэй юм да. Тэгээд одоо төд галаар дуусах юм. Ямар дууд басан? Сайхан багш нарынхаа ач буйнаар тий энэ урлагийн замд маш тууштай яваа тий. За хүүхдийн улаан бочуулгад нь сайхан одоо тийм дуулаачийн эрдэм боловсрал одоо бүхэл одоо боловсролыг эзэмшиж чадлаа. За тэгээд соёл урлагийн их сургуулийн магистр бакалавр одоо зэрэг хамгаалчлаа тий. За тэгээд Италийн одоо Умбра мужийн
ийм Перужа хотод одоо мэрэгчлээ, дээшлүүлчлээ тий. Ийм сайхан одоо боловсролыг одоо олгож өгсөн одоо үе үеийн багш нартай баярлалаа. Ялангуяа одоо буян шиг багштай үнэхээр талархаж баярлаж бахархаж одоо явдаг шүү гэдгээ дахин хэлмээр байна. Маш их баярлалаа багш. Хайртай шүү гэдэг. Хайртай шүү. Хайртай шүү. Нэг ганцхан зүйлийг асууж явуулчлаа. Энэ юу гэхээр сүүлийн үед яг ялангуяа буян шогшсон юм л да. Хүүхдийн дуу одоо нөгөө өдөрт одоо юу гэдэг нь ингээд л маш их болоод байдаг гэсэн хуучин. Одоо бол хүүхдийн дууны сан маш бага байгаад байна. Магадгүй яагаад тийм сэтгэл хоногсоор сах уран бүтээлүүд бас гарч идэх байгаа юм бол хүүхдийн дуу гарахгүй ш гараад байгаа юм. Гэхдээ энэ боон тогтой зарим шиг тэр сайн юм уу ялнэ гэдэг шиг сан угтчийн дуу чинь их төгж өгөхгүй байгаа. Гар мантаас, шарваас, инхозраас сайхан дунд гардаг байлаа шүү дээ. Тийм ээ манай чимэдэрж байгаас мууягаас тусан шарваан тэрс. Тэгэд бодоод тахлаар зэрэг тэр үеийн дуунууд хүүхдийн нас сэтгэхгүй тэр сэтгэл зүйд нь ямар их тохиолж хийдэг байсан юм бэ? Тий. Тэгээ одоо энэ хөзөрн тэр хөх яргууч байдаг юм уу? Чимдэрж байгаа боодтой заримгч байдаг юм уу тий? Тэгээ гал мандахын тэр нөгөө 10 гэж юу вэ гээл тий? Чимдэрж байгаа нөгөө баяртай гэж цуслан дээрээс явж байгаа хүүхдүүд тэр чи яг хүүхдийн сэтгэл зүйд нөрлөсөн тэр яг нас сэтгэл тохирсон тийм. Тэгээд аялгуун тансаг үгэн тансаг үгнийх ойрхон энгийн хэцүү хүүхдүүд ойрхон тий. Тийм бодож ахын бас нэг гоё дуугаа штэ. Бөмбөг үтгий хаяарай гэж. Сайхан гайхамшигтай донод. Гэхдээ яг тэр дуу шиг тэр төгөлөх дуу үнэхээр хавхан байна. Бодлогоороо энэ доонуудыг 10 жилийн хөгжмийн багш нар болон цэцэрлэгийн багш нарууд энийг програмд оруулах хэрэгтэй л авахгүй да. Яагаад бол зарим дуулахгүй гэж тийм ээ? Зарим дуулах юм бол хүүхдүүд өшөө ингээд энэ дуунд төгөх нөгөө төгөлт нь муу байна. Тэгээ нөгөө систем нь болохоор нөгөө одоо юу гэдгийг нийгмийн дагаад гэдэг шүү дээ. Харин нийгмийн дагаад гэхгүй зүгээр яг тэр надад талаад төгөө програмд нь оруулах юм бол одоо тэгээ олон шинэ доонуудаас дунд нь нэг нь авчулах хэрэгтэй байхгүй. Тийм, ядаж нэг дуугийн ч юм уу хоёр дуугийн оруулаад авах хэрэгтэй байхгүй тийм ээ? Маяга бол 5 сар нийслэлийн 100 жилийн болох гэж байна. Хөгжмийн захирал самбог маяа. Энэ хүний сайн юм уу ялны хувь хайраа хамаарлаж явдаг сайн юм уу ялны вэ тийм? Харин нэгдэ тусалдаг сайн юм уу ялны вэ? Миний ном дуртай нь үлгэрийн ном. Тэгээ ийм дуунууд чинь хүүхдүүдэд мэдээлэл сургамж өгөн шүү дээ. Дуугаараа дамжуулаад ингээд хүүхдийг хүмүүжүүлдэг байхгүй тийм. Ингээд модыг таслаад явдаг сайн юм уу юу тий? Цонхыг халаад явдаг сайн юм уу юу? Туслах зүг үү? Зүгээр чи битээ цэцэг таслаад их хооронд ингээд таслаад явдаг сайн юм уу юу? Аль нөхөөр дуулахад хүүхдээ чинь дуугаар боломжтой. Ингээд дуугаар тий. Тэгэхээр урлагийн яруу сайхан ч тэндээ байгаа. Тэр дуугаараа тэр хөгжмөөрөө хүний хүмүүжүүлэн төлөвшүүлэн оюун ухааны сайхан болгож үлдээсэг ийм хуучны гэхгүйгээр энэ дуунуудыг одоо бас хүүхдүүдийн сургалтанд хэрэглэмээр байнамаа. Энэ л тусдаад байгаа учраас нөгөө хүмүүжлийг урлагаар нь хослуулж гэх юм бол хүн өссөн үсээгөө төлөвлөж Тэгээд дуугаар дамжуулаад яачих вэ? Манай цэцэрлэг тоо заасан маргааш өглөө асуун гэсэн. Манай цэцэрлэг тоо заасан маргааш өглөө асуун гэсэн. 2 2-ийн 4 дөө. Нэгийг хасаад 3 та. 2 3-ийн 6 та. Нэгийг нэмээд 7 дөө. Хамгийн гол нь нөгөө ийм гоё даацтай уран бүтээлүүд байна уу? Тэрийг одоо дахиад сэргээе л гэж би хэлээд байгаа юм да. За. Яа, ерөөд төршгээ. За энэ цаг мөчид бас дахиад нэг сайхан хүүхдийн тэр ертөнцийг хамтаа бэлгэлцээ. Тэгээд бүгдээрээ эрүүлэнх байгаараа хамгийн гол инх явж мөнх жаргаараа нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаа сайхан нэг хундгаа тулгачаад гой нэвтрүүлгийн хамтаа өндөрлцгээе. За. Саммиген содомсон сода халпис. Япон чанар 100 насны гин шүү. За бүгдээрэнд бас айн баярын мэндийг хүргэе. Хүрэлцээрсэнд баярлалаа. Япон чанар калпис гэж байна. Манай чуулгах ингэж бас олон түмэнд хүргэж байгаа та нарт маш баярлалаа. Одоо баярлал мартчихад байгаа гэж зарим нь бол асуугаад байгаа. Үнэхээр их баярлалаа. Байгаа шүү. Их сайн байгаа. Маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн хүрээд бас хамтаа өндөрлцгөөе. Тэгээд хамтран ажиллагч байгууллагууд эрхэм үзэгчтэй маш их баярлалаа. Одоо нөгөө сайхан гой дуугаа дуулаад өндөрлөнө. Түчинар саг тулдаж явахта арди журам цэрэгийн асан төрөн суусан түдэг галын очис шүү. Түүнд зүлчирсэн мэрэ төлсөн галаа өрдөөрэ. Аса
асан тойрон суусан түүдэг галын оцсон шүү түүнүүд чилмээрэ төлсөн алаа өрдөөрэ гал гал түүдэг гал асас бадрангас галын додоо гал гал түүдэг гал асас бадрангас хүслийн додээшээ ардын журам цэрэгийн асан тойрон цуусан түүдэг галын очин шүү түүнүүд чилмээрэ төлсөн галаа өрдөөрэ гал гал түүдэг гал асас бадрангас галын додоо гал гал түүдэг гал асас бадрангас хүслийн додээшээ Одны цагт ингээд нэг утаа гараад нөгөө гоё шүү.